Энэ бол эрхээ хамгаалуулах гэсэн иргэд хүний эрхийн үндэсний комисс руу орж байгаа байдал. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах газрын барилгад гэхэд тэдэн зориулсан налуу шат, том хаалга, явах лифт алга. Тэд гэрээсээ гарахад энэ бэрхшээлтэй хідэнтэй нүр учирдаг. Энээс болж хүн шантардаг, үргэлж одоо хин нэг гууж яшээ доошоо явж ингэн явна гэж энэ бол байдаг байхгүй. Ус энэ чинь ардчилсан, хүний эрхийг хангасан хүмүүнлэг иргэний нэг юм бол ийм байдгүй тий. Ийм утгаараа бол ерөөсөө энэ орчны саад гэдэг зүйл бол ерөөсөө жинхэнэ хүнийг тусгаарлаж байна. Юу нэг гадуур явна гэдэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд их хүнд асуудал. Заавал хүн дагуулж байна, найз нөхдөсөө дагуулж байна тий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явах зам байхгүй, орох алга байдаггүй тэдний өмнө тулгардаг наад захын бэрхшээл. Харин үүнээс илүүтэйгээр хүмүүс тэднийг өвчтэй, сул дорой гэснүүдээр хардаг нь тэдэнд тулгардаг хамгийн том бэрхшээл юм. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л одоо нөгөө энэ ямар ч чадваргүй сул дорой өвчтөн гэсэн хандлага айгүйх байдаг. Альсвал тэгээ зүгээр нэг халамжгэртэй ч юм уу зүгээр нэг юм аваад сууж байдаг. Гэртээ байх ёстой гэсэн тийм хандлагад айгүйх байдаг. Уг нь бол бид нар чинь зүгээр нөгөө хүмүүс чинь таран өндөр нам байдаг шиг тий нүдний шил зүүдэг шиг адилхан тэрэгцэрлэл хэрэгэлдэг болохоос зүгээр л энгийн л хүмүүсийн адил одоо жирэнл хүмүүс штэ. Манай хууль бол хөгжим бэрхшээлтэй зориулсан дэд үтсийг хийнэ гэдэг хууль бол аль дээрвэд л хийгдсэн штэ. Яагаад хийгдэхгүй байгаа юм бол ийм хүмүүсийн талаар зөв ойлголт бас байхгүй байх тий. Ийм хүмүүс чинь жирийн иргэдийн дунд адилхан эрхтэйгш оролцох ёстой гэдэг нийгмийн сайн ойлголт бас сайн төлөвшөөгүй байгаатай холбоотой байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам барилгын стандарт 7 жилийн өмнө батлагдсан. Гэтэл нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэн бэ гэсэн зөв ойлголт байхгүйгээс өнөөдрийг хүртэл хууль стандарт хэрэгжихгүй байгаагийн шалтгаан гэж тэдний төлөөлөл үзэж байгаа бол хүний эрхийн үндэсний комиссоос дараах тайлбарыг өглөө. Ер нь л одоо бид нарын чинь нэг хэлэх их амархан үг байдаг шүү дээ. Яадгүй хөхтэй зэрэг гоо одоо тэр ч тийм л дээ. Зайлшгүй хийх ёстой. Тэгтээд болохгүй. Яасан мөнгө байхгүй төсөв байхгүй гэж. Одоо бол энэ асуудлыг болох хэрэгтэй. Тэ. Барилга барих мөнгө байгаа юм бол тэр одоо асуудлыг тавих шийдэх мөнгө байж л таарна. Одоо энэ жилээс эхлээд бол бид нар энэ дээр бүр яам тамгын газруудад та хатуу амтарч ажиллаж бодож байгаа. Дээр дурдсан асуудал бол зөвхөн энэ тэрэгцэртэй иргэдийнх биш, манай улсын 120 мянган иргэнийх юм. Тэдэнд хөгжлийн бэрхшээлтэй ч иргэн гэсэн статус байна. Тиймээс тэд зөвхөн иргэнийхээ эрхийг эдэлж үүргээ хүлээхийг л хүсэж байна. Тод мэдэн Бямбгэр шүрэн сүх мэдээллээ.